Энэхүү бичлэгийг үзэж байгаа бүх хүмүүстээ өглөө өдөр өрөөний мэндийг хүргэе. Өнөөдөр цоо шин цуврал маань эхэлж байна. За бүгдээрээ бичлэгээ тухлан үзээрэй. DOM Тэгтэг 3 Poor kid. Энэхүү хүүхэд нь ургамлаар бүтсэн бит бөгөөд кетер ангилалд ордог. Дээрээс нь нэмээд өкшгөн мөнхийн бит билээ. Түүний түүх маш эмгэнэлтэй. Түүний дөнгөж төрөх үед нь их нь хүсээгүй хүүхдэд түрээсээ орсолдоо түүний нэгэн өнчин модонд үлдээсэн юм. Түүний уйлах чимээг DOM Тэгтэг 1 буюу телевизэн хүн сонсоод яг сорох үеэр нь байгаль их түүнийг ивэн хоосон биеийг нь DOM Тэгтэг 1-д үлдээж сүнсийг нь өнчин модонд шингээсэн юм. DOM Тэгтэг 3 нь ойр хавьд байгаа бүх мод оргомол амьтдтай оюун ухаанаараа чөлөөтэй холбогдож чаддаг ба энэхүү чадварын талаар тодорхой мэдээллийг DOM байгууллага нууцлсан юм. Тэрний гол чадвар бол өөртөө ойр байгаа бүх чигтэй хөрс ургамлыг хүснээр удирдах чаддаг ба удирдсан хэдхэн ургамал гэхэд машиныг төвөггүй өргөх чадвартай. Энэхүү чадвар нь бас сул болон давуу талуудыг үүсгэдэг. Ус чиг их байх тусам ургамал ургуулах болон удирдах чадвар нь олон тэлдэг. Ус болон чиг байхгүй бол ургамал байтугай өөрийгөө хөдлөх чадaltaгүй болдог нэгэн сул талтай. Гэхдээ усгүй байлаа гэж хизээж үхгүй. Өөрийнх нь нөхөн түлжих чадварын нууцыг дон байгуулга одоо хүртэл олж чадаагүй юм. Ганц таамаглал бол түүний сүнс энэ их хүчийг өгдөг гэдэг. Мэдээж байгалийн асар их хүчээр тэжээгдэж байгаа учраас аимшигтай ангилал буюу кетер ангилалд оруулсан юм. Түүний талаарх аимшигтай нэгэн мэдээлэл бол нэгэн өдөр цэвэрлэгч мэдлэггүйгээр хувинтай усаа асгаснаас болж дон байгууламжийн талыг нь устган дотор нь байсан бүх хүмүүс үгсэн гэдэг. Тэрээр жоохон хүүхдэд аюул учруулдаггүй бөгөөд зөвхөн насанд хүрсэн хүмүүс рүү дайсагнасан байдалтай байдаг учраас магадгүй түүний өмнөх түүхээс болсон байх. Алсан хүн бүрийн цогц нь хаашаа алга болдог нь одоо хүртэл тодорхойгүй байгаа бөгөөд энэхүү зүйлийг DOM байгууллага судалж байгаа юм. DOM 592 Цэнхэр мангас. DOM 592 буюу цэнхэр мангас нь Евклид ангилалд багтдаг. Хөрсөн бүх зүйлээ үлдээдэг ба дон байгууллагын тогтоосноор 10,000 гаруй настай бөгөөд гарч ирсэн цагаас хойш Антарктид твийг хүйтэн байлгасаар ирсэн гэдэг. Тэрээр хэсэг судлаачтай тааран ардаас мэдгэтэлгүй дагаа явсаар Тасмания хэмээх Австралийн хажууд байрладаг жижиг арал дээр ирсэн юм. Арал дээр байрлах орсон суугчид цэнхэр мангас харлаа гэх яриа DOM байгууллагын чихэнд хурж түүнийг олж судалж үзтэл дэлхийн дулааныг докторжуулж Антарктид твийг хүйтэн байлгадаг байсан дэлхийн тэнцвэртэй байдлыг цоцлоодог мангас юм байна лээ. Дэлхийн дулаарл эрчимтэй огцон мөсөнтэй холбоотойгоор DOM байгууллага түүнийг буцаагаад Антарктид руу явуулах гэсэн боловч яаж авч явахаа мэдэхгүй байгаа. Учир нь түүний хөрсөн зүйлс үлдэж маш амархан гардаг учраас одоо болтолд явуулж чадаагүй бөгөөд DOM байгууллага асар том хөлдөгч дотор хоригдож байгаа юм. Жилээс жилд Антарктидын мүс хайлсаар дэлхийн дулаарл нэмэгдэж байгаатай холбоотойгоор DOM байгууллага түүнийг явуулах арга замыг судалсаар байгаа юм. DOM 115 хар ба цагаан. DOM 115-ын харагдах байдал нь 15 насны 174 см өндөр үргэлж балхаатай цамц хар өмд хар гээд өмсөж явдаг жирийн л нөхцөл насны хүүхэд. Гэхдээ түүний дутуу үнэлэх хэрэггүй. 115 нь нууцлаг дон байгууллагыг олж ирж байсан бөгөөд төвөггүй нэвтэлсэн учраас энгийн хүн л биш байна хэмээн түүнээс ярьцлага авахд ердөө 3 асуултанд хариулсан гэдэг. Нас, юу хийж чадах, бас яах гэж ирсэн гэдгээ хэлсэн. Харин өөрийгөө хэн гэдгийг хаанаас ирснээ хэлээгүй юм. 115 нь өөрөөсөө зэвсэг гаргаж чаддаг. Гэхдээ буу биш, сэлэм, жад, бас сүх мэт зүйлүүд. 115-ын зам байдлаас хамаарч маскны дүрс өөрчлөгддөг бөгөөд түүний царайг нэг ч хүн хараагүй. Гэхдээ зөвхөн чөтгөрөд л харсан гэлцдэг. 115 нь хүнд дайсгансан үйлдэл огтхонч харагдгүй. Бас хоригдож буй өрөөнөөсөө дуртай үедээ гарч ордог юм. 115 нь DOM Тэгтэг 1 буюу телевизэн үнтэй толдох үедээ бүтэн уулыг голоор нь хувааж байсан гэлцдэг. Тэр хизээж мэдэж байгаагүй. Хаанаас дижил авдаг нь одоо хүртэл тодорхойгүй юм. Гэхдээ 115-ын туйлын хүсэл бол энгийн хүүхчиг хоол идэж гэр бүлтэй болох явдал юм. Тийм учраас л DOM байгууллагт ирж энгийн хүн болох хүсэлтэй байгаа гэлцдэг. За энэхүү бичлэг энэ хүрээд дуусч байна. Та бүхэн өөрсдийн зохиосон зүйлүүдэд явуулаад байгаарай. Дараагийн бичлэг хүртэл түр баяртай үзэгчтэй.